Сайн байна уу? Намайг Боно гэдэг. Миний сувг Тавтаймаар л. За өнөөдөр би та бүхэнд дотоод хүүхэд гэж юу вэ? Дотоод хүүхдээ яаж эмчлэх вэ гэсэн талаар ярилцъя гэж бодлоо. Бас өөрийнхөө туршлагаа суулцъя гэж бодсон юм. Сүүлийн 3 сарын өмнөөс би дотоод хүүхэд гэж юу юм бэ? Яаж эмчлэх вэ гэсэн тэр талаар суралцаад тэгээд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ миний тодорхойлолтоор бол дотоод хүүхэд гэдэг нь бидний хүүхэд нас хүүхэд наснд юу болсон, хүүхэд наснд чи яаж програмчлсан, эцэг эх чинь чамайг яаж өсгсөн, ямар програм суулсан, тэрнээс болоод одоо тэр хүүхэд нас дотоод хүүхэд гэж бид нэрлэдэг байгаа маань бидний амьдралыг жолооддог. Тэгээд дотоод хүүхдийг эмчлэнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр тэр одоо жоохон хүүхдтэй яриад тэр үед суулгасан програмуудыг өөрчлөөд тэгээд одоо энэ амьдралаа яаж залж явах уу, өөрийн ухамсараараа дотоод хүүхдийн залж байгаагаар биш, эсвэл тэр бага наснд тохиолдсон хэцүү үйл явдал яаж өссөн, ямар програмаар биш, шинэ програм суулгах тийм тэгж миний би өөрөөр бол тэгж тайлбарлана. Тэгэхээр би яаж эхэлсэн, яаж дотоод хүүхдээ эмчилсэн бэ гэхээр одоо миний хувьд бол энэ амьдралд ганцаараа байх, өөрөө энэ амьдралд хариуцлагатай байгаад өөрийнхөө амьдралыг жолоодох миний хувьд хамгийн том асуудал байсан. Тэгээд бас өөрийгөө хайрлах, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, өөрийгөө сайнтай муутай нь хүлээн зөвшөөрөх. Яагаад гэвэл би одоо Монголд бид нэр ялангуяа одоо миний ээж аав үеийн хүмүүс яаж бидрийг өсгсөн бэ гэхээр бид нэр одоо дандаа сайн байх ёстой. Бидрээ ингээд муу тал уурлах, уцаарлах, гомдлох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тэр тал дээр одоо эцэг маань бид нарыг яг ингээд чөлөөтэй байлгаа бидрийг өөрсдөө илэрхийлэх тийм боломжийг олгоогүй. Би одоо ээж аавыг муулж байгаа биш. Ер нь бол нийгмийн тийм байсан. Ээж аав нар маань хүүхдүүд байтугай өөрсдөө хүртэл өөрсдөө сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлж чадахгүй тэгэж өссөн болохоор биднийг бас адилхан одоо өсгсөн байгаа. Одоо жишээ нь миний хувьд бол одоо хүүхэд юм бэжэж чи тэгж ярьж болохгүй. Эсвэл уурлаад яах юм бол юундаа уурладгийг, уйлахаар юундаа уурладгийг иймэрхүү юмд уйлаад гэдгсэн тиймэрхүү одоо програмууд миний энэ амьдралд одоо том болоод өөрийгөө ингээд илэрхийлэх ханижилтэй болоод нөхөртөө, найз залуудаа өөрийгөө ингээд байгаагаар нь илэрхийлэх, эсвэл өөрийнхөө дотоод сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлж чадахгүй. Тэгээд хүнд бас дандаа ингээд дотроо хураадаг. Тэгээд дандаа сайн хүн байх гад одоо миний гол одоо энэ амьдралд одоо толгорч байгаа бэрхшээл болохоор өөрийнхөө муу талыг хүлээж авч чадхаа байсан. Одоо ууралж чадахгүй, уурс үед уураа илэрхийлж чадахгүй, ямар нэг юм дургуй байгаа үед тэр дургуйлахаа илэрхийлж чадахгүй. Одоо зөвхөн ханижилт найз залуудаа биш, найз нөхөдөө, ажлын газартаа тэгээд энэ маань маш том асуудал болсон. Ялангуяа одоо Монголд төрж өсөө тэгээд одоо барууны орнд ирээд амьдрахад барууны хүмүүсийн хувьд бол энэ ямар нэгэн тийм бэрхшээл биш. Хүүхдүүд багаас одоо өөргөө маш сайн илэрхийлж чаддаг, ээж аав нь тэр илэрхийлэх боломжийг олгож өгсөн. Тэгээд би одоо ингээ гадаад найз залуудаа 11 жил хамт амьдраад явхад хамгийн том бэрхшээлтэй үе маань өөрийгөө илэрхийлэх байсан. Яагаад гэвэл одоо би хэрвээ уурлах юм бол би муу хүн болчих واخ гэдэг уураа дандаа дотроо хадгалдаг, өөрөө юу хийж байгаагаа илэрхийлэхгүй. За яах вэ хүнийхээр байх гад дандаа ингээд хүнийхээр явсаар гад 11 жилийн дараа миний энэ харилцаа маань одоо төгсгөл үедээ ирж байгаа. Гэхдээ одоо тэр би найз залуугаа буруутгах байгаа биш. Би өөрөө дотоод хүүхдээ эмчлээгүй. Би яг өөрөө ер нь хүн юу хүсдэг юм бэ энэ амьдралд. Би яаж өөрийгөө илэрхийлэх юм бэ гэдэг зүйлийг ерөөсөө сураагүй байсан болохоор энэ харилцаа маань одоо зөвхөн нэг талыг давамгаас одоо найз залуугийн давамгаас нь тийм харилцаа болоод сүүлдээ одоо энэ төгсгөлд ирж байгаа. Яагаад гэвэл би одоо өөрийнхөө дотоод хүүхдийг эмчлээд би ер нь өөрөө хин юм бэ,
өөрийнхөө хил хязгаарыг тогтоогоод би ер нь юу хүсэж байгаа, би хүнийг надтай яаж харьцаасаа гэж хүсэж байна гэсэн тийм одоо чадварыг бий болгоход 3 сарын дотор 11 жил хамт байсан одоо энэ харилцаа маань төгсгөл гэсэн. Яагаад гэвэл 11 жил намайг яг л ийм хүн байх хэвээр дандаа сайн байдаг, дандаа л тэр хүний хүснийг хийдэг, өөрийгөө илэрхийлэх үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээд 3 сарын дотор өөрийгөө илэрхийлээд дургүй байгаа зүйлээ хэлээд би ер нь яг юу хүсэж байгаагаа илэрхийлж эхлээд уурс үед уураа гаргаад дургүй үедээ дургуулхаа илэрхийлээд тэгээд эхлэх үед нөгөө хүмүүс тэр хүлээн зөвшөөрч чадахгүй тэгээд бид хоёрын харилцаа маань төгсгөл болсон. Тэгээд би яагаад энэ бичлэгийг хийж байгаа гэхээр та бүхэн ч гэсэн одоо амьдралынхаа явцад заримдаа яагаад би ингэж өөрөөр байж чаддгүй, өөрөөхөө ингэж дотор болж байгаа үйл явдал сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй юм бэ гэх тэрэн чинь тусаалаасаа гэж энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээ одоо дотоод хүүхэд гэдэг ер нь юу юм бэ? Яаж тэргээ би имчилж эхэлсэн юм бэ гэхээр орой болгон би унтахынхаа өмнө одоо дотоод хүүхдээсээ асууж эхэлсэн. За одоо би чамд юу хийх вэ? Чамд ер нь яг гэвэл одоо би нэг зүйлийг тайлбарлахад цаг хугацаа гэж ер нь бол байдаггүй. Энийг тайлбарлах юм бол бүтэн бичлэг болно. Гэхдээ одоохондоо зүгээр ингээ ерөнхийд нь яач гэж жижигхэн тайлбарлах цаг хугацаа гэж байдаг. Одоо таны дотоод өгч одоо болтол таны дотор байж л байдаг. Тэгээд таны гадна байгаа одоо найз нөхдөд харилцаа, эцэгхийн харилцаа, хань ижлэчийн харилцаа бол таны дотроо өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлийг чинь толины тусгал гэсэн. Тэгээд би анх одоо эхний шөнө оройно дотоод хүүхдээс асуусан. Би одоо чамд юу өгөх вэ? Чи надад юу хэлмээр вэ гэдгсэн чи хамгийн ихэнд надад хэлсэн зүйл болохоор чи надад үгүй гэж хэлээд бус хүмүүс дандаа заа гэж хэлдэг. Тэгээ би бодоод байсан чи би ер нь одоо англиар болохоор people pleaser гэх монголоор болохоор ингээд одоо хүнд ингээд тал засдаг. Ягаад гэвэл би ингээд дандаа сайн хүн байх га, сайн охин байх гад тэгээд өөрийнхөө дандаа сайн талыг харуулдаг. Тэгээд одоо жишээ нь одоо найзуудтайгаа ингээ хоолнд ороод за бүгдээ ийм хоол идэх гэхээр миний дотор болохоор үгүй би ийм хоол идмээргүй, би ийм хоол. Гэхдээ би тэрийг илэрхийлж чадахгүй. За тэгээ гэл дандаа ингээл хүмүүсийн айсыг дагаад дандаа заа гэж хүмүүс хэлдэг. Заримдаа ядарсан ч гэсэн найзууд уулзаа за гараад ирлээ. Ялангуяа монголчууд бол за юу сүртэй гараад ир үгүйгээ хэлчихээр үс үгүй гэдэг хариултыг авдаггүй. Тийм байсан. Тэгээд тэр хариултыг авчаад яг өндөө бол шоконд орсон. Тэгээ бодоод амьдралаа ингээ бодоод ер нь тийм гэр бүлийн хайрлуулгын харилцаанч тэр найз нөхдийнхөөч тэр одоо ар гэрийн ах эгч нар ээж аавдаа ч гэсэн би ерөөс хизээч үгүй гэж хэлж байгаагүй. Дандаа за тэгээ ямар ч хэцүү биш, ямар ч боломжгүй байсан болохыг гээд тэгж явдаг. Хэрвээ та одоо над шиг тиймэрхүү одоо програмтай тиймэрхүү хэцүү байгаад яаж би үгүй гэж хэлэх вэ? Яаж ингээд ивэр би үгүй гэдгийг илэрхийлэх вэ? Тэгж бож ол энэ бичлэг тань зориулсан гэж бодчихин. Тэгээ би яаж ихсэн бэ гэхээр эхний ээлжинд одоо багаар ихсэн. Жишээ нь одоо усанд орохдоо би 5 минут хүрэхгүй гяс усан дараа за одоо дараагийнхаа ямиг гяс хийчи. Одоо дараа нь юу болох вэ? Нөгөө хүн намайг хүлээж байгаа шүү дээ. Хүний хүлээлгээд яах вэ гэ. Тэгээд тэрнээс эхлээ заагүй одоо би зэхгүй усанд орохдоо 10 минут орё. Тэгээ усанд орохдоо би зөвхөн өөртөө зориулсан өөрийнхөө дуртай одоо савн, шампунь хэрглэжээ. Үнэрэнд нь их дуртай тэгжээ. Тэгээд би байгальд гарч алхах их дуртай. Тэгээд өөртөө цаг зарцуулж эхэлсэн. Тэгээд одоо жишээ нь өнөөдрийг найз залуу маань тийм хийгээд өнгөрүүлэх байсан бол би үгүй би ядаж 30 минутыг зөвхөн би өөрөө алхах нь уцаа орхиод хүмүүст одоо мессеж тэр доор нь хариу ирэхгүй уцаа гэртээ орхиод тэгээд алхаж эхэлсэн. Тэгээд дараагийнх нь асуулт би дотоод хүүхдээсээ асууж эхэлсэн. Тэгээд одоо тэрийг яаж ингэж эмчлэх вэ? Миний одоо эхний чи дандаа надаа үгүй гэж хэлдэг гэхээр би өөртөө заа гэж хэлчихсэн. Тэр маань тэгээд одоо дуртай үедээ байгальд гарч алхах, амьтан дуртай болохоор би нохооны парк дээрээ очиад өөр нохоонуудыг харж баясдаг.
Тэгээ ном унших дуртай, усан сэлэх дуртай, далайн эрэг дээр очиж усан дээр. Тэгээ тиймэрхүү зүйл өөрийнхөө дуртай зүйлдээ заа гэж хэлсэн. Тэгээ тэр нь болохоор яаж юм гэхээр би одоо дотоод хүүхдтэй заа гэж хэлээд өөртөө заа гэж хэлж байгаа тийм ихний алхам байсан. Тэгээ хоёр дахь шөнөө би дотоод хүүхдээс асуугаад за одоо би чамд юу хэрэгтэй вэ? Яаж өөрчлөх вэ? Чи надад ингээ хэлэх зүйл байна уу гэсэн чинь чи надтай их муухай харьцдаг гэх. Тэр нь одоо юу гэсэн бэ гэхэд дандаа одоо жишээ нь талент харахаараа хаагаа надад юу болц юм бэ? Энэ дээр нэг юм гарчиж би нэр амар хөшөрчөж өрчлөөтэй болчих цахаа сургачиж эсвэл нэг алдаа хийхээр би өстө мангар юм аа нэрээ би ингэчдэг гэх. Тэгээд тэр болгон одоо би өөртөө хэлж байгаа үг болгоно. Тэр одоо дотор байгаа хүүхэд маань бодтой хүүхэд гэсэн тийм болохоор би дандаа тэр хүүхдийг ингээд яг дандаа ингэ загнадаг, муулдаг, алдаа хийлээ гэх тэрэн дээр нь ингэж дөрөөлж одоо чи өстө тэнийг юм аа одоо чи жишээ нь одоо та эцэг их бол хүүхдтэй тэгж ингээд хэлээ төсөөлөд үзэхгүй юу. Нэг алдаа хийхээр чи тэнийг юм уу өстө ийм алдаа хийгээд тахтар яад ингээд эсвэл чи нэг үгүй гэж хэлчихэл өө би өстө хэрэггүй тэгдэг байж одоо үгүйгээд хүний гомдоочлоо гэл одоо дандаа өөрийгөө буруутах дандаа тэр хүүхдийг чи тэхгүй чи ингэж болохгүй чи инглээ чи ууртай байлаа гэх тэгэд яг тэгж харьцаж байгаа юм шиг харьцаж байгаа болохоор тэр хүүхд надад дотоод хүүхд маань чи надтай их муухай харьцдаг надад ингээ дандаа муухай үг хэлдэг гэх тэгээд би тэрийг багаар өөрчлөө талент харахаараа өглөө болгон чи одоо анхандаа бол их хэцүү байна худлаа ярьж байгаа ч юм шиг эсвэл өөрийгөө хитүүл гэсэн ч юм шиг эсвэл чи өстө үнэхээр сайхан харагдаж байна. Чи өнөөдөр гоё юм. Чи өнөөдөр юу идмээр вэ? Эсвэл одоо ямар нэгэн алдаа хийх юм бол за зүгээр алдаа хийгээ чи энэ одоо алдаанаас суралцж алдаа хийгээгүйгээр хүн суралцахгүй шүү дээ. Хүүхэд ч гэсэн багтаа тэгээ алдаа хийгээд л тэгээл дараа нь хоёр дахь удаадаа алдаа энэ гурав алдаа дараа нь ингээ зөв хийгээд явж эхэлдэг шүү дээ. Тийм болохоор би багаараа өөртөө алдаа хийсэн эсвэл ууралсан үедээ эсвэл хүний гомдоосон үедээ за зүгээрээ дараа энийг өөрөөр гоо шинжилж болно гэд арай зөөлөн хандаж гисэн өөртөө ярих үгээ зөөлжилж гисэн эсвэл одоо заримдаа ингээ амьдрал чинь ингээл бидний хүснээр болдоггүй шүү дээ. Ямар нэгэн хэцүү үе тохиолдох юм бол тэр үед өөрийгөө буруутгах биш өөрийгөө одоо би сайн хүн биш би тийм гэхийн оронд за зүгээр одоо яг л тэр жоохон хүүхдийг ингээд миний өөрийн хүүхчиг одоо тэр хүүхдэд яг юу хэрэгтэй тэр халамж урмын үг хайрыг багаар өгч өгсөн. Тэгээд одоо тиймэрхүү явцдаа тэг миний жишээг орвол тийм тэгээд таныг одоо би өнөөдрөөс эхлээ та юу турш үзээч гэх юм бол одоо дотоод хүүхд чинь байнга бидэртэй хамт байж идэг, байнга бидэрийг сонсч идэг, бидний хэлсэн үг хүн бидний бодсон бодлогон одоо өөр л үгүй чигснэр бодол болгон тэр хүүхдэд ингэж яг хүн ингэ хэлж байгаа юм шиг тусч идэг. Тийм болохоор өөртөө тийм инэрэнгөө харьцаж байгаарай. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байгаараа хүссэн зүйл гэхээр л хүн болгон гараа шопинг хийгээл тэгж баярлдаг ш. Тэр бол яг үнэхээр өөрийгөө хайрлаж байгаа, өөрийгөө ингээ хүндэлж байгаа зүйл бол биш. Зүгээр бидний нийгэмд одоо юу гэдэг эмхтэн гоё брэндээ хуц өмсгөр баярлдаг ч юм уу эсвэл сайхан найзлууд эсвэл хөөрхөн харагдвал гоё үсээ янзлаад хөөрхөн харагдвал сайхан байдаг гэсэн тиймэрхүү програмууд байгаа. Зүгээр яг дотроо ингээ суугаад би яг юу хүсдэг юм бэ? Миний дотоод хүүхд юу яг юу хүсэж байгаа юм бэ? Би ер нь юу намайг аз жаргал болгоод юм бэ? Одоо энэ ээж аавын нийгмийн Монголын нийгмийн ер нь дэлхийн одоо тэр програм биш. Чиний яг дотор чинь тэр хүүхэд яг юу хүсэж байгаа юм бэ? Тэрийг сонсоод үзээрэй. Тэгээ өөртөө гоё зөөлөн инэрэнгөө харьцаарай. Өөртөө хэлэх үгээ сайхан гоё болго урмын үгээр соль дандаа яа би өстө нэр тийм биш би хөөрхөн биш би мундаг биш би одоо тэр чин дандаа өөрийгөө өөр хүмүүстэй харьцуулсан тийм бидний програм тэр бүгнийг ингээд эвдээд шинээр өөртөө юм гоё шинэ програм өгөө тэр нь одоо юунаас эхлэх одоо тэр дотоод хүүхдтэй харьцаад одоо жишээ нь бидний амьдрал би одоо миний хувьд бол одоо би өөрийгөө тийм эмгтээлэг гэж юусоо боддоггүй байсан. Би ингээд эмгтээлэг биш. Ер нь нэг ийм жоохон эргэтэлэг
би нэг одоо бус октоодыг бүсгүүчүүдийг харалгаа өдөр ямар гоё хувц өмсгөр их гоё зөгтөг гэ тэрийг би ингээд ухаад дотоод хүүхдүүдийг ажиллаад эхлэхэд энэ бол яг миний эцэг эхээс суулсан програм байсан. Одоо манай ээж намайг анх төрхөөс эхлээл чамайг гизэнд байхад л эрэгтэй хүүхдэж яддаг байсан гэл. Тэгээд төрөөд гашны дараа чинь яг эрэгтэй хүүхд чинь анх палаж өмсүүлсэн чинь гахаан тоороо шиг сонио харагдажсэн. Тэгээд тэр дурсамжуудыг одоо миний дотоод хүүхэд үзүүлээд яагаад би ингээ эмгтээлэг өөрийгөө ингээ эмгтээлэг гэж боддоггүй, тийм шинжлэх байдаггүй гэхээр миний өөрийн үнэн биш, зөвхөн энэ гаднаас ирсэн ээж аавын бодол хэлсэн үг тэрнээс болоод би одоо өөрийгөө тэгээ програмчлсан байгаа. Тэгээ тийм болохоор тиймэрхүү зүйлийг одоо бид нэр том хүн болсон дотоод хүүхдтэй бид нэр дахиад яг ээж аавынхаа зөв өсгөөгүй тэр юугаар бид нэр өөрсдөө тэр хүүхдтэй хандаад өөрсдөө амьдралыг өөрчлөх тийм боломж байгаа тэгж хэлгсэн. Тэгээд миний хувьд яаж одоо амьдрал маань ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр би эхлээд өөртөө заа гэж хэлж гисэн. Одоо жишээ нь орой хоол найз залуутайгаа хийгээд идэх бол урд нь дандаа за чи ямар хоол идмээр вэ? Ийм хоол чи юу идмээр вэ гэл надаас заримдаа асуудаг л да чи юу идмээр вэ гэхээр чи юу идмээр вэ тэр чинь л хийгээд. Тэгэхээр би одоо дандаа өөр хүн заа гэж л өөртөө болохоор үгүй гэжтэй тэр жижигхэн жишээнээс ахуулаад үгүй би өнөөдөр ийм хоол мэдбэр би ийм хиймээр байна. Тэгээд тэр хоолоо хийж гисэн өөрийнхөө дуртай хоолыг тэгээд дэлгүүр яваад хүнсээ цуглуулахдаа зөвхөн одоо за манай найз лөө энэ дуртай шүү ийм л юм аав эсвэл байнга авдаг юм аа болоод зөвхөн би ер нь юу хүсэж чинь миний би юу хүсэж чинь би юунд дуртай вэ гэдэг өөрийнхөө хүссэн юмнууд авч гисэн. Тэг өдөрт ядаж 30 минутыг зөвхөн өөртөө зориулсан би яг юу хүсэж байгаа одоо жишээ гадаа салхинд алхах, байгальд алхах. Амьтан дуртай болохоор би одоо гадуур байгальд алхахаар гоё шуусны дуу сонсоод хоогоо дагуулад алхаад тэр надад тийм аз жаргал тайдхарлыг өгөх тэрийгэ хийдэг болсон. Тэгээд ном уншдаг. Тэр номоо болохоор завтай үедээ биш өөртөө 30 минут зав гаргаад зөвхөн би тэр манай байрны хөрш маань айгүй инээдтэй сайхан аштай бүсг дуудуулаад. Тиймэрхүү баг зүйлүүдээс эхлээд би дотоод хүүхдээ эмчилж эхэлсэн. Тэгээд одоо та анхныхаа алхмыг хийгээд тэр дотоод хүүхдээ сонсоод тэр хүүхэд яг юу хийж чинь гэхээр яваанда бүр юм гүнзгий хэцүү одоо хүүхэд насны чинь их ямар нэгэн тийм чочромог үйл явдал болоо тэр хүүхдэд ингээд бүр гүнзгий одоо жишээ нь юу гэдэг ээж авч нь жоохон бах чинь чамайг чистэ нэр муухай ааштай эсвэл ажилгүй царай муутай гэдэг ч байсан юм уу тиймэрхүү дурсамжуудыг багаар гаргаж өгч үзүүлнэ. Тэгээд тэрийг яваанда эмчлээд одоо жишээ нь миний нэг жишээгээр хэлэхэд бол тэр нэг манай ээж надад палаж өмсүүлж анх палаж үлж гахаан тоороо шиг харагдсан гэ би сүүлдэн тэрийг сонсч том юм болчиход за инээдтэй л ингээ инээгээд өнгөрч исэн. Тэгээ дараа дотоод хүүхдээ ажиллаад эхлэхэд тэр хүүхэд надад одоо бүр айгүй гомдлсон намайг ингээд одоо доримжилсан одоо шоосон гэсэн тийм одоо бүр айгүй гонигтай мэдрэмж төрүүлжсэн. Тэгээ миний сэтгэл хөдлөл гараа тэр хүүхдээ юу мэдэрч байгааг яг тэр цаг үед юу мэдэрснийг нь одоо би яг биендээ мэдэрсэн. Тэгээ тэрийг яаж имжлэхээ гэхээр одоо жишээ нь цаг хугацаа гэж би түрүүн байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор нүдэн анаа төсөөлөөд одоо яг чи тэр цаг үед одоо тэр хүүхдэд ингээд манай ээж одоо палаж өмсүүлээд яг тэр үед очиод төсөөлж бодоод тэгээд би голтон зогсоод ээжтэй та ингэж хэлж болохгүй яагаад энэ хүүхдэд ингэж хэлээд тахтаа одоо бойл гэх. Тэгээд тэр хүүхдийг одоо яг ээж шиг тэр хүүхдэд яг тэр мөчөд юу хэрэгтэй байсан тэрврээ чи өстө хөөрхөн харагдаж байна. Битгий энэ хүн одоо ээж чи хэлсэн бол үнэн биш чи өстө үнэхээр гоё харагдаж байна. За хоёлоо явъя. Би чанд гоё талент харуулж чи хөөрхөн харагдаж. Тэгээд тэр хүүхдэд талент дотоод хүүхдэд талент харчулдаг. Тэгээд тэрнээс хойш одоо миний амьдрал яг зөвхөн тэр үеийг имжлээд яхад одоо би ингээ палаж өмсгөөрөө би нэр үнэхээр сайхан харагдаж байна, гоё харагдаж байна.
надад палаж их гой зүгт юм. Би бас айгүй гоё эмэгтэйлэг юм байна гэд. Тэгээд одоо энэ амьдралд маань өөрийгөө ингээд байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тийм одоо боломжийг олгож байгаа. Яг тэрнтэй адилхан одоо жишээ нь таны амьдрал одоо ээж аавчин эсвэл заримдаа Монголд нэг тиймэрхүү нэг ээж аав нар нэг хүүхэдтэй илүү сайн нөгөө хүүхэдтэй жоохон гадуурхдаг тиймэрхүү үед байдаг бол одоо чи чамд тэр хүүхдийг эмчлэх боломж олж байгаа. Яг бол тэр хүүхдэд чи өөрийнхөө хайр инрэл тэр хүүхдэд багт нь юу дутагдчихсэн бүх зүйлийг чи одоо өгөх чамд боломж байгаа болохоор энэ их чухал, маш үр дүнтэй бидний амьдралыг одоо сайнаар өөрчилж амьдралаа гоё гэгээлгээр харж амьдралдаа илүү урам зоригтой шинээр алхах тийм боломжийг бий болгодог. Тийм болохоор та бүхнийг бас өөрсдөө энийг хийгээд үзээрэй. Өөр дотоод хүүхдээс чагнаад үз. Дотоод хүүхд чи юу дутагдж байна? Хайр дутагдж байгаа бол тэр хайрыг одоо өг. Урам дутагдж байгаа бол тэр урамыг одоо өг. Ямар нэгэн зүйл дэмжлэгтэй эсвэл урмын сайхан хэрэгтэй байгаа бол тэр үгийг өдрө болгон өөртөө хэлжээ. Тэгж зөвлөмөрөө. Тэгээд дотоод хүүхдээ эмчлэх аянд чинь амжилт хүсье. Тэгээ би өнөөдөр та нарт энэ дотоод хүүхэд гэсэн юм Oracle хүзрнөөс чиний дотоод хүүхэд чинь чамд юу хэлхийг хүсэж байна гэд нэг хүзрийг сонгоод уншиж өгье. Та иймэрхүү хүзэрт итгэхгүй байж магадгүй. Эсвэл амьдрал чинь чиний өөрөө та хоёр үсрээ явцсан. Нариг хай. За нэг нь одоо энэ ихнийх нь болохоор одоо тэр дотор байгаа зүйлээ ил гаргаж ирэх боломжийг олго гинэ. Тэгээд өөртөө зөвшөөрөл өгөөд дотор чинь юу хэрэгтэй вэ? Тэрийг мэдрэх одоо сэтгэл хөдлөлийг мэдрэх гэсэн байна. Тэгээд нөгөөх нь болохоор энэ нэг хүн хэрвээхээ далавчтай. Тэгээд хэрвээ дотоод хүүхдээ эмчлэхээр шийдсэн бол энэ үндэ ямар нэгэн одоо мэрэгжлийн хүнээс юм уу зөвлөгөө одоо чамайг газарчлах тэр зааварчилж өгөх зөвлөгөө ав гэсэн байна. Тэгээ одоо амьдралыг өөрөөр харах цаг чинь болсон. Одоо жишээ нь дандаа намайг яагаад тэгсэн, намайг дандаа тэгдэг байсан гэж одоо victim ч гэдэг монголоор юу? Хохирогч дүрээс одоо миний амьдрал дандаа л юм хэцүү байдаг гэдгээс биш. Одоо би надад тэр энэ амьдралаа жолоог нь би өөрөө гартаа хатгах чинь би тэрийг одоо өөрчилж чадна гэсэн тийм өнцгөөс амьдралаа өөрөөр харж үзээрэй гэсэн байна. Тэгээд энэ мессеж та бүхэнд хүрсэн гэдэгт найдаж байна. Тэгээд дараагийнхаа видеогоор шүү гоё дэлгэрэнгүй мэдээллийг өгөн. Тэгээ та бүхэнд асуух зүйл байвал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр миний бичлэгийг үзсэн маш их талархаж байна. Баяртай. Дараа уулзтаа баяртай.